ганцхан ихтлэхийтэй тийм ээ. Ганцхан ихтлэхий дээрээ 8 тэрбум муула 8 тэрбум өөр янзаар оршин амьдарч байгаа. 98 оноос хойш 27 жилийн турш Жүүрүүр компани үйлчлэгээний үйл ажиллагаа явуулж энэ дэлхий дээр оршиж байна. Бид үйл ажиллагаагаа явуулахдаа аль болох байгаль дээлтэй бай, хайрлын, хамгааллын, хуваалцъя гэдэг үзэл санааг аз жаргалаа хуваалцъя гэдэг урайндаа бид нар шингээсэн байдаг. Байгаль ээлтэй байна гэдгийг бид нар хамгийн энгийн үгээр ойлгох юм бол байгаль дээлтэй байна гэдэг нь байгалыг байгаа янзаар нь үр хөвгтүүдтэй үлдээе л гэсэн үг байна. Тэгээ 2012 оноос хойш манай компани 2012 онд хамгийн анх ногоон зээлд хамрагдаж агуулгаа барихын тулд ногоон зээлд хамрагдахын тулд байгаль дээлтэй эрчим хүчний дулааны усны хэмнэлттэй технологиудыг бид нар судалсаар байгаад 2012 онд хамгийн анхны байгаль дээлтэй агуулгыг бид нар ашиглалтанд оруулж ирсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл манай компани ашиглалтанд оруулсан барилга, байгууламж бүх л зүйл байгаль дээлтэй технологиор баригдсан байдаг юм аа. Үүний хамгийн сүүлийн жишээ болох одоо 2025 онд бид нар үйлдвэрийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж байна. Жүүрүүр компани энэ үйлдвэр яагаад байгаль дээлтэй талаар бидэнд та бүхэнд хэдхэн зүйл хэлж өгье. Эрчим хүчний хэмнэлттэй манай энэ үйлдвэр хамгийн өндөр эрчим хүч хэрэглэдэг, хамгийн том төхөөрөмжөө цахилгаанаар биш байгалийн хоёрдогч эрчим хүчний их үүсвэр болох бид нар газаар ажилладаг болж байгаа. Газаар ажиллуулснараа сард 480 мянган киловатт цаг буюу энийг зүйрлж хэлэх юм бол нэг сумын хүн айл өрхийн нэг сарын хэрэглээтэй тэмцэх ийм хэмжээний цахилгааны газ ашигласнараа бид нар хэмнэж чадж байгаа. Хоёрдугаарт манай үйлдвэр дулааны систем байхгүй. Одоо ингийн барилга шиг пар байхгүй гэсэн үг. Яаж тэгвэл барилгаа халаах юм бэ гэвэл бид нар дотор байгаа халуун агаараар гаднаас орж ирэх агаарыг халааж агаараар халах шинэ технологиг үйлдвэртээ нэвтрүүлж байгаа. Ингэснээрээ яг адилхан барилгатай харьцуулах юм бол манай үйлдвэр яг одоогийн байдлаар 80% дулааныг хэмнэж чадж байгаа. Зөвхөн 20%-аар нь манай үйлдвэр халж байгаа гэсэн үг. За эрчим хүч дулааныг хэмнэхээр дагаад яг хөглөр хүлэмжийнхий буурна. Хүлэмжийнхийг ер нь яагаад энэ байгаль энэ уур амьсгалын өөрчлөлтөнд өөр нөлөөтэй юм бэ гэж судлаад үзэхээр хүлэмжийнхий гэдэг өөрөө агаарт байгаа энэ дулааныг л барьцдаг юм биш үү. Тэгэхээр энэ хийг аль болох бага байлгах нь бас бидний үүрэг болж байгаа. За эрчим хүч бидний хэмнэж байгаа эрчим хүч нэг сард 350 тонн хүлэмжийнхий ялгархаас сэргийлж байгаа. Энийг зүйрлж хэлэх юмд 17 мянган ширхэг модны нэг жилд хийх ажлыг бид нар хөнгөвчилж өгч байна гэсэн зүйрлэл. Манай үйлдвэр дээрээс нь бохир ус цэвэрлэх байгууламжтай болж байгаа. Шинээр Монгол улсны төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх бохир усны Монгол улсын стандарт гэж байдаг. Тэр стандартад нийцсэн усыг нийлүүлэхийн тулд бид нар технологийн усаа цэвэрлэж хатуу хог хоёрдол буюу физикийн цэвэрлэгээ, усан дуустдаггүй умбуур бодис буюу химийн цэвэрлэгээ хийгээд төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг болж байгаа. Хамгийн сүүлд нь бид нар энэ үйлдвэр автоматжуулалтаар шийдснээр бид нар одоогийн үйлдвэрээс 3 дахин өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж байгаа. Яагаад бүтээмжийн нэмэгдэлт байгаль орчин дээлтэй юм бэ гэвэл манай компани 3 дахин бүтээмж өндөрснө гэдэг маань нэг жилд хийх ёстой бүтээгдэхүүнээ автоматжуулалт хийснээр 3 жилд хийх ёстой бүтээгдэхүүнийг нэг жилд хийдэг болж байгаа гэсэн. Бүтээмж өндөрсгөр тэр үйлдвэрлэх хугацаа богиносхоор дагаад эрчим хүч бүх зүйлд ус дулаан бүх зүйлд хэмнэлттэй учраас байгаль орчинд ээлтэй юм а. 98 онд анх 5 хүнтэй үйл ажиллагаа эхэлжсэн Жүүрүүр компани өнөөдөр Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийн 34-т ортлоо 1000 ажилтнтай болтлоо өргөжинд хэлсэн байна. Ингэж өргөчхийн хэрээрээ үйлдвэрлэл нэмэгдсэн. Үйлдвэрлэл нэмэгдэхээр дагаад хог хаягдлын асуудал гарч ирж байгаа. Хог хаягдал дагаад нэмэгдэж байгаа. Тийм учраас 16-17 үеэс хог хаягдал дээр менежмент хийе. Хог хаягдлаа багасгая, дахин ашиглая гэдэг санаачлаг гараад бид нар хог хаягдлын менежментийг 17 онд эхлүүлсэн байгаа. Эхлээд хамгийн эхлээд бид нар юу хийсэн бэ гэвэл эхлээд бид нар судалсан. Бид нар ямар хог гаргадаг юм бэ? Цаас гаргадаг юм уу? Шил гаргадаг юм уу? Шингэн гаргадаг юм уу? Юу гаргадаг юм бэ? Бид нар хогоо судалсан. Дараа нь судалсан хогоо манай үйлдвэрээс хэдийн хэр хэмжээтэй гаргадаг юм бэ гэд тэр хогныхаа хэмжээг тогтоосон. Хогоо танилаа, хэмжээгээ хэмжлээ, дараа нь бүгдээрээ ангилж эхэлсэн. Оффист, үйлдвэрт бүх газар ангилах сав тавьж хүмүүсээ сургаж эхлээд ангилдаг болсон. Одоо энд харагдж байгаа зураг бол манай үйлдвэрийн Жүүрүүр компани үйлдвэрийн хогийн цэгийн зураг. За бид нар ингээ өнөөдрийн байдлаар одоо 17 оноос хойш 25 он хүртэл өнөөдрийн байдлаар бид нар ингээд 6 ангилж хийж байгаа.
Тэгээд дахин ашиглах хувь хүн байгууллагуудыг хайж эхэлсэн, хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгээ өнөөдрийн байдлаар манай компани гарч байгаа нийт хог хаягдлын тоош ирэхээр ярих юм бол 70-80%-ийг жин тоноор ярих юм бол 50%-ийг нь бид нар дахин ашигладаг байгууллага хүмүүстэй хамтран ажиллаж нийлүүлж эхэлсэн байна. Хамгийн сүүлийн жишгээр 2024 онд хог хаягдлаасаа бид нар 90 сая төгрөгийн орлого олсон байна. 90 сая төгрөг. Энэ мөнгөө бид нар буцаагаад юунд ашигладаг вэ гэхээр хог хаягдлаа сайжруулах, санал санаачлаг гаргасан ажилтан буцаагаад энэ хог хаягдлынхаа менежментийн сайжруулалтын ажилд зарцуулж ажилладаг. За тэгээд хог хаягдлын хэмжээ буурахаар дахиад тээвэрлэлт буурж байгаа. Манай хэрвээ бид нар хог хаягдлын менежмент хэрэгжүүлээгүйгээр байсан бол өнөөдөр манай компани 2 хоногт нэг удаа хог ачуулдаг. Хэрвээ бид нар менежмент хийгээгүй байсан бол нэг өдөр магадгүй 2 удаа ачуулах байсан баг. Тээвэрлэлтийг бууруулж байгаа. За тэгээ мөн дахин сайжруулах арга замыг бид нар хайсаар л байгаа. Бидэртэй хамтарч ажиллах хувь хүн байгууллагыг бид нар хайсаар л байгаа. Ганцхан жишээ хэлэхэд хоногт манай үйлдвэрээс 150 кг өндөгний хальс гардаг. Өндөгний хальс өөрөө кальцийн бас асар өндөр их үсэг байд юм байна. Өндөгний хальсаар юу хийж болдог вэ гэж судлаад үзэхээр малын тижэл, хөрсний бордоо, төрөл бүрийн зүйлд ашигладаг юм байна. Тэгэхээр энэ чиглэлээр бид нартай хамтарч ажиллах байгууллага байвал одоо хүртэл нээлттэй шүү. Сав баглаа бодлыг дахин ашиглах бүх зүйлээр бид нар видео, таниулга, сурчлагаа явуулдаг. Тэгээ хэрэглэгчд маань мөн адилхан бид нартай манай сав баглаа бодлыг дахин ашиглаж байгаа туршлагаасаа хуваалцдаг. Та бүхэн эндээс бас санаа авч болох байхаа гэж бодож. За энд хүүхдийнхаа тоглоомыг хийцэн байна, хувцас хийгээ хураацсан байна, гутлын тавиураа хийцэн байна. Манай гэхэд лагер дээрээ хогийн сав тавьдаг, дандаа балууныхаа хайрцагт хийдэг, уу туглаа тавьждаг, маш их уддаг. За ингээ хэрэглэгчд маань байнга туршлагаа хуваалцсаар байдаг юм аа. За одоо би та бүхэндээ өөрийнхөө нэг бяцхан түүхийг танилцуулъя. Зүрхний хайрцгийг мэдхүү, балууны хайрцгийг. Яагаад байгаль дээлтэй, яагаад ухаалаг хайрцаг гэж би энэ дээр гарчиг тавьсан юм бол. Би эцэг гэхээсээ хоёулаа айлын том охин, би 4 хүүхэдтэй. Манай дүү маань 5 хүүхэдтэй. Ингээ манай аав ээжээр наран дэлгэрэх гэдэг айл өнөөдөр 2 охиндоо 2 өргөнтэй 9 зэйтэй 15-ла ийм өнөр өтгөн болсон байгаа. Тэгээ бид нар байнга уулздаг л да ер нь дүүтэйгээ хоёулах нь учраас хүүхдүүдээ аваад уулзаал заримдаа манад уулзсан, заримдаа аавындаа уулзсан, заримдаа дүүгиндээ уулзсан гэл. Ингээ уулзах болгондоо би журор компанид ажилд орсноос хойш яадаг болсон гэхээр би байнга бэлүү барьж ичдэг болсон. Уулзах болгондоо хүүхдүүдэд идүүлэх гээд. За тэгээ уулзаад бэлүү идэх болгонд ерөөсөө ямар асуудал тулгарч исэн гэхээр нэг айгүй хэцүү юм аа. Тэр 10 дүүний 5-г 10 дүүний сэрээ угаана гэж нэг айгүй хэцүү ажиллаж байсан. Гэтэ тэргээ би хийсээр л байсан. Нэг удаа 2020 оны 5 сард аавындаа уулзахаар болоод тэгээд би бас л уламжлалт ёсоор ажилласаа бэлүүгээ бариад очиж байгаа. Тэгээ очиж бэлүү уух болоод галзуур руу ороод 10 хэдэн 5 сэрээгээ ингээ бариад хүрээд ирсэн. Бариад ингээ том өрөөр орж ирж байгаа. Тэгсэн чинь манад ажаанаатаа юухгүй энийг ингээ ураад хийчихээ гээд. Бэлүүнийхэн хайрцаг ингээ дөрвөлжлээд ураад бэлтжижсэн байна. Тэгэл тэрийг хараад яагаад болдгоо юм бэ гэл анхны санаа тэгж төржсэн. Тэгэл маргааш нь шууд яарал энэ санаагаа танилцуулах гал удирдлагатай танилцуулсан чинь цаашаалтаагаар хүлээж авсан. Дараа нь манай компани удирдлагын багийн хурал дээр мөн шинэ бэлүү амтлах хэрэг гарсан юм байна. Шинэ бэлүү амтлах хэрэг гарсан чинь нөгөө хүмүүс чинь яг уу гэхээр дахиад 5 сэрээ хайгаад бүгдээрээ ингээд бужигнж эхэлсэн байна. Тэгээ бужигнж эхэлсэн чинь манай удирдлагууд ажилтныхаа энэ санаачлагыг хурал дээрээ ярилцаад тэр дээр ажил толгохоор дэмжсэн байдаг юм аа. Тэгээд өнөөдрийн энэ журор компанийн амар байдгүй та бүхэнд. Энэ хайрцагны анхны санаа ингэж гарсан түүхтэй байдаг. Тэгээ би энэ илтгэлд орох гээд тэгээ намайг энэ хайрцагны түүхээ яриараа энэ байгаль орчин дээлтэй гээд ингэсэн учраас би тоо баримтуудаа цуглуулж эхэлсэн чинь айгүй гайхалтай үр дүн гарсан байдаг юм байна. Бүр амар аваад хог хаягдл багассан. Хуучин манай журор компани брэнд бэлүүнд ингээд 5 сэрээ дагалдуулж өгдөг байсан ш. Та бүхэн мэдж байгаа. Тэгээ хуванцар сэрээ 5-г. Тэгээд энэ шийдэл орсноороо тооширхэн чоломсон тэр хуванцар хог хаягдл байхгүй болсон байхгүй. Энэ 21 оноос хойш өнөөдрийн хүртэл энэ хугацаанд нийтдээ 52 сая ширхэг хуванцар байгаль хаягдхаас энэ шийдэл маань аварч хамгаалсан байна. Энийг жингээр ярих юм бол 105 тонн хуванцар гэсэн үг.
Мэдээж тэр тавх сэрийг хайрцагт нь байрлуулах энэ дэр хүн ажилдаг байсан тийм ээ. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд 4700 хүн цагийг хэмнэн чадсан байна. 22 оны хэрэглэгчийн судалгаагаар хэрэглэгчийн хамгийн өндөр таашаалыг талархлыг хүлээж байгаа зүйлсийн нэг болж исэн. Тухайн үед би хараад баярлаад өнгөрчээсэн болохоос яг ийм үр дүн хэмжиж үзээгүй л байсан л та. За тэгээд зардлын эмнэлт компанид яагаад энэ зардал хэмжиж байгаа гэхээр ахаал тэр нөгөө хуванцар тавх сэрийг бид нар хийхин тулд худалдаж аваад хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг хийхээ болсноор энэ 4 жилийн хугацаанд 1.1 тэрбум төгрөгийн зардлын эмнэлтийг хийсэн юм. Тэгээд хамгийн эцэст нь анхны зорилготой хүрсэн буюу энэ хайрцаг гарч ирснээс хойш бэлэн идэхтэй дахиж аяг тавыг угаагаагүй гэсэн. Тэгээд энэ санаачлахыг гаргалаа гэд энэ санаачлахыг маань гаргасны төлөө компани намайг гадаадд аялах ихээр шагнасан. Би тэгээ анх удаа гадаад руу аялж үзсэн. За тэгээд энэ тоо баримтыг бэлдэж байхдаа энэ илтгэл бэлдээд судалж байхдаа ямар ганцхан мэдрэмжийг авсан. Юу гэхээр хүний санаачлаг гэдэг чинь ерөөсөө багддаггүй юм байна. Хүний санаачлага ерөөсөө багддаггүй юм байна. Ганцхан жижигхэн санаачлага байгууллага ганцхан ажилтныхаа ганцхан эдээсээс гарч байгаа нэг л санаачлагыг тэмцснээр байгаль орчинд ямар ээлтэй, ямар өндөр үр нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг хараад энэ мэдрэмжийг авах нь үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд одоо юу хийж болох вэ? Одоо юу байна гэдэг. Ингээ хайж эхэлдэг юм. Урам авсан хүн. Тэгээд буцаагаад ингээ хайж эхэлдэг юм байна. Тэгэхээр одоо энэ байгаль орчинд эндээс ингээд би энэ бэлтгэлийг бэлдээд дүгнээд бодоод үзэхэд байгаль орчинд ээлтэй байна гэдэг нь өөрөө ерөөсөө энэ том захирлуудын том дарга нарын зөвхөн том компаниудын асуудал ерөөсөө биш байна. Биш юм байна. Асуудал бидний дэргэд байд юм байна. Шийдэл нь бидний толгойд байд юм байна. Шийдэх арга зам нь олддог юм байна. Тэгэхээр энэ асуудал бүгднгийнх нь асуудал юм байна. Бүгдээрээ шийдэж чадах юм байна гэж бодож байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бүгдээрээ байгалаа хайрлаж аз жаргалаа хуваалцах нь амьдралыг улам үзэсгэлэнтэй болгох шүү гэж хэлье.